Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ Роберт Грeenигийн хүний мөн чанарын хуулиудын 9-р хууль буюу сүүдрээ таньж мэдэх хуулийн тухай ярилцах болно. Хүн яагаад гинэ сэтгэлээр унаж, тайлбарлаж чадамгүй гүн төгшөөрт автдаг тухай та бодолцож үзэж байсан уу? Үүний шалтгаан нь таны дотор ямар нэгэн буруу зүйл байгаадаа биш юм. Харин таны төрөлхийн эрч хүчний таал хувь нь даалт ухамсарт чинь хүлэгдсэн, төгжигдсэнд оршдог байна. Бид насанд хүрэх явцдаа нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд үргэлж ээлдэг, найрсаг, хүлээцтэй сайн хүний багийг өмсдөг. Гэвч бидний дотор уур хилэн, амбиц, хутаархал, төрөнгөөлөл, зөрүүд зан зэрэг, амтан лаг, харанхуйлах сэтлүүд байсаар л байдаг. Бид эдгээр чанаруудаасаа ичиж, тэднийг дотгошин дарж нуухыг сүүдэр гэж нэрлэдэг байх нь Швейцарын алдар сэтгэл зүйч Карл Юнгийн хэлснээр тэрхүү сүүдрийг дарангуйлж, доош нь шахан нуухад асар их сэтгэл зүйн эрч хүч зарцуулагддаг байна. Та өөрийнхөө харахуй талтай тэмцэж түүнийг нуух гэж булчингаа байнга чангалж байгаатай адил мэдрэмж төрдөг юм. Энэхүү байнгын далд тэмцэл нь хүнийг туйлдуулж, ул маяг юуж болоогүй байхад сэтгэл готрал гэдэг зүйл рүү оруулж болдог байх нэ. Мөн биднийг бүтээлч байдлын гацалтанд хүргэж болно гин. Таны дотор үүсэж буй тэрхүү гүн төгшөр айдас бол үнэндээ дарангуйлагдсан сүүдэр чинь алив намайг гэрэл рүү гаргаад хааж, намайг анзаараад хааж хэмээн ухамсарт ухааныг чинь тогшиж буй тохио гинэ. Сүүдэр дотор хашигдах тусам улам өтгөрч, улам тогшин болж, улам зузаардаг гин. Хүн өөрийн мэдлэгөө тэрхүү харахуй талаа гинэт гаргаж, нийгмийн баг өмсөж бүтээсэн амьдралаа нураачихъя гэхээс даалт ухамсартаа айж байдаг. Энэхүү даалт айдас нь өдөр тутмын амьдрал тодорхойгүй гүн төгшөөр болон илэрнэ. Мөн сүүдэр биднийг бусдаас өөрийнхөө мэдрэмжийг харах буюу тусгал хийх, прожекшн хийхийг шаарддаг байна. Бид өөрийнхөө дотор нуусан сул тал төрөнгөөллийг бусад хүмүүсээс харахтаа маш их эмзэг хүлээн авч тэднийг үзэн яддаг гин. Бусдыг шүүмжилж, тэдэнд уурлаж буй тэрхүү уур хилэн эргээд өөрийнх нь дотоод сэтгэлийг зовоож сэтгэл зүйн уналтанд оруулдаг байна. Роберт Грин энэхүү номондоо энэхүү 9-р бүлэгт Карл Юнгийн биднэрт хэлж ойлгуулж буй тэр сүүдрийн тухай бүхэл бүтэн бүлгийг зориулсан бөгөөд жинхэнэ эрүүл бүтээлч өөртөө итгэлтэй хүн болохын тулд сүүдрээ устгах гэж оролдох биш. Түүнийг өөрийн холбоотон болгох ёстой гэдгийг биднэрт зааж өгөх болно. Сүүдэр бол зүгээр л бидний нэг хэсэг. Түүнийг дарах гэж оролдох тусам тэр ямар нэгэн хэмжээгээр уур хилэн уцаар болж эсвэл дараа нь арх хуусан үед чсан болж заавал гарч ирнэ. Эсвэл хизээ нэгэн цагт сэтгэл төгшөөр болж эсвэл хижээл насанд ороход хижээл насны эмгэг болон уцан дэлбэрч гарч ирдэг байх нь. Тэгэхээр сүүдэрт асар их бүтээлч эрч хүч зориг, амбиц, зүүн совин нуугдаж байдаг гин. Өөрийнхөө уур хилэн төрөнгөөллийг зөвөр хүлээн зөвшөөрч түүнийгээ спорт, өрсөлдөөн эсвэл Стив Джобс шиг өөрийнхөө бизнесийн өндөр стандартыг хамгаалахад бүтээлчээр чиглүүлж сурах хэрэгтэй гэж зохиолч маань зөвлөж байгаа юм. Тэрхүү харанхуй талыг гэрэлд гаргаж өөрийнхөө нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт л дотоод тэмцэл зогсож таны төгшөөр арилж сэтгэл зүйн асар том эрхчлөөг та мэдрэх болно. Та ямар ч шалтгаангүйгээр сэтгэлээр унаж дотроос ч нэг зүйл төгшөөгээд байгаа тэр мэдрэмжийг ойлгох болно. Түүнийгээ суллаж тавиулах болно. Энэ бол таны сулд орох биш юм. Харин таны дотор нуугдсан сүүдэр чинь өөрийгөө ил гаргахыг үргэлж шаардаж, дотроос чинь үргэлж хашгиран намайг суллаач гэж хэлж байгаа хэлбэр юм аа гэж Роберт Грин маань хэлсэн байна. За тэгэхээр номдоо орцгоё. 9-р бүлэг буюу 9-р хууль сүүдэр талтайгаа нүүр тулах, түүнийг дарах хууль. Хүмүүс гаднаа харагдаж байгаа шиг найрсаг, соёлтой байдаггүй. Тэдний ээлдэг багийн цаана өөртөө итгэлгүй байдал, төрөнгөөлөл аминч үзлээ нуусан харанхуй сүүдэр тал, shadow side заавал оршдог. Энэхүү дарагдсан сүүдэр нь хизээ нэгэн цагт заавал гадагш алдагдаж, эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшруулж, хор хөнөөл учруулах үйлдэл болж хуурнаа. Хэрвээ нэгэн хэтэрхий хатуу чанга эсвэл гэгинтэн мэт жүжиглэж байвал тэр нь цаад талынхаа эсрэг чанарыг нуух гэсэн баг гэдгийг үргэлж санаарай. Хүн өөрийнхөө харахуй талыг ухамсарлан хүлээн зөвшөөрснөөр ухамсаргүй ертөнцид төгжигдсэн бүтээлч энергийг зөв зөвлөлд залан удирдах чадна. Сүүдэр талаа өөрийн зан чанартаа нэгтгэж чадсан хүн
бусдыг өөртөө татах агуу үнэн төрх дотоод хүчийг цацруулдаг гин. 1968 оны 11-р сард бүгд наримдах намаас нэр дэвшигч Ричард Никсон Америкийн улс төрийн түүхэн дэх хамгийн гайхалтай эргэн ирэлтийг хийж Америкийн нэгдсэн улсын 37 дахь ерөнхийлөгчөөр сонгогджээ. Үүнээс 8 жилийн өмнө тэр John F. Kennedy-д ялагдаж, дараа нь Калифорний аман захирагчийн судлаа алдаж, хэвлэл мэдээллийнхэнд хорсон одоо та нар Никсоныг хөшиглэж өөлж чадхааргүй боллоо доо хэмээн улс төрөөс явснаа зарлаж байсан удаатай. Хэвлэлийнхэн түүнийг улс төрийн үхтэл гэж нэрлэж байсан ч тэр бууж өгөөгүй юм. Никсон багасаа хүндгцөөг тулсан хитрхи их амбицтай нэгэн байжээ. Ядуу гэр бүлээс гаралтайж төмөр өгзөг гих очт автлаа хөдөлмөрлөж Дюкийн их сургуулийн хуулийн тэтгэлгийг хүртэл авч чаджээ. Хожим нь дэд ерөнхийлөгч байхдаа нууц сангийн хэрэгт гүтгэгдэхэд телевизээр гайхалтай ихтгэл тавьж өөрийгөө аварч байсан удаатай. Тэр яг л 9 амтай муур шиг нухчин дарах тусан буцаал гараад ирдэг байлаа. 1968 онд тэрээр боулинг тоглох дуртай ээлдэг шинэ Никсоны дүрээр эргэн ирж ялалт байгуулсан юм. Никсон ерөнхийлөгч болсныхаа дараа өөрийгөө дэлхийн агуу удирдагч хэмээн тэмдэглэж түүхэнд Авраам Линкольн шиг их тайвныг тогтоож, хууль ёсыг сахиулагч айдлист хүн болж үлдээхийг туйлаас хүсэж байсан гин. Гэвч түүний дотор насан туршид дарагдсан асар их айдас, өшөө авалт, өөртөө итгэлгүй байдал нуугдаж байсан бөгөөд тэрээр үүнийг хянахын тулд цагаан ордонд дуу хураагуурын нууц систем суулгаж байжээ. Энэхүү системийн тусламжтайгаар тэрээр ажилтнуудад хандаж, өөрийнх нь эсрэг ажиллаж буй дайснуудыг урьдчилан илрүүлэхийг зорьсон гин. Тэрээр гаднаа хууль ёсны төгс төр эсгэвч далд ухамсартаа хизээж хинтж итгэдэггүй харанхуй сүудэртэй бүрэн удирдуулж байлаа. Удалгүй Watergate-ийн дуйлаанд дэгдэж Никсоны нууцаар хийгдсэн 1200 хуудас бүхий бичлэгийн транскрипт олон нийтэд ил болох үед хүмүүс цочролд орсон юм. Түүний гаднаа бүтээсэн ноён инх тавин болох даруй төлөв дүр төрхийн цаана айцтай авцсан хараал урсгасан хууль бос үйлдэлүүдийг ямарч эргэлзэлгүйгээр тушааж суугаа параноид хардлах сэргэлтээ өвчтэй сүүдэр тал нь бүрэн илчлэгдсэн юм. Тэдгээр бичлэгүүдээс түүний гэр бүл болон тэр байтугай өөрийнх нь эхнэр хүртэл хизээж харж байгаагүй тэрхүү Никсон олон нийтэд танигдсан билээ. Никсон өөрийн харанхуй талыг ухамсарлаж нэгтгэж чадалгүй нийгмийн маскаар хитрхи зузаан халгалсан тул эцэст нь тэрхүү дарагдсан сүүдэр нь түүнийг ерөнхийлөгчийн судлаас нь бүрэн мөсөн унгаж өөрийг нь сүрүүлсэн түүхтэй гэж зохиолч маань онцолжээ. Ричард Никсонтэй хамт ажиллаж байсан хүмүүсийн хувьд тэрээр тайлагдсангүй онцлог байсан байна. Түүний ахлах илтгэгч бичигч Ray Price Никсоныг 2 өөр хүн байсан гэж тодорхойлжээ. Гэрэлт Никсон туйлын халамжтай сэтгэлийн хөдөлгөөнтэй өвөөмөр ээлдэг. Харин харанхуй Никсон ууртай ус хонзон санагч огцом зантай хорон санаатай гэх мэт. Эдгээр хоёр тал түүний дотор тасралтгүй дайдаж байв. Харин Никсоныг хамгийн гүн гүнзгий судалж түүнийг өөрийн ашиг сонирхол тоглуулахыг оролдог байсан Хенри Киссинжер энэ хуваагдмал зан чанарын түлхүүр нь түүний хүүхэд наснд байгааг олж харжээ. Киссинжер нэгэнтээ хэрв хэн нэгэн энэ хүнийг зүгээр л хайрлсан бол тэр ямар байх байсныг та төсөөлж чадах уу гэж уулга алдсан гэдэг. Никсон бол нялх байхаас асар их анхаарал шаарддаг уйланхай хүүхэд байв. Гэвч өмнөд Калифорнийн хатуу ширүүн орчинд өссөн түүний эцэг эхэн дэвчээртэй бие даасан хүүхдийг хүсдэг байсан гин. Эцэг нь хүйтэн хүндийг хүчрхийлэгч байсан бол эхэн сэтгэл готролтой докторгүй зантай байв. Эхэн Никсоны өвчтэй хоёр ахыг тасархаар хүүгээ олон сараар ганцаараа гин үлдээдэг байсан нь Никсонд хаягдан хоцрохын гүн шарахыг үлдээсэн байжээ. Энэхүү эмзэг байдлаа нуухын тулд Никсон өөрийн хиймэл дүр буюу персоноог бүтээсэн байна. Тэрээр хитрхи хатуу чанга шийдэмгий хинч дээрлэхүүлгүй ялангуяа мэтгэлцээнд тэрхүү төрхийг хөгжүүлжээ. Киссинжерийн хэлснээр тэрээр хүчин мөхс харагдахаас үхтлээ айдаг нэгэн байсан гин. Гэвч хайрлагдаагүй эмзэг хүүхэд устж үгүй болоогүй юм. Харин далд ухамсарт буюу сүүдэр талд нуугдан стресс болон айдсын үед ил гарч ирдэг байсан байна. Төвний сүүдэр тал илрэхдээ намайг хинч үнэлдэггүй гэх гомдол, хардалт солиорол, өөрийг нь гомдоосон хүмүүсийг устгах хоржоонтой хүсэл болон хуурдаг гин. Тэрээр энэ талыг хатуу үгсгэж өөрийгөө хизээч уйлдаггүй, өс сандаггүй гэж ярьдаг байсан ч сүүдэр нь хөдлөх бүрд хүмүүст хоёр өөр Никсон харагддаг байсан байна. Киссинжерийн хувьд энэ нь хайрлагдаагүй хүүхэд эргэж амьлах шиг л санагддаг гэж хэлжээ. Түүний сүүдэр талын бодит баталгаа нь цагаан ордны нууц хальснууд болсон юм. Тэр бичлэг хийгдэж байгааг мэдэж байсан ч
хараалын үг урсгаж, өшөө авалтын тухай ирж өөрийгөө нураах бичлэгүүдийг устгалгүй хадгалсаар байсан нь магадгүй түүний дарагдсан харанхуй тал өөрөөс нь өшөө авч шийтгэл хүссний илрэл байж болох юм аа. Нэгсний түүх бол таны бодож байгаагаас ч илүү таны амьдралтай ойрхон гин. Та ч гэсэн нэгсэн шиг өөрийн даваа талыг товоолгож, сул талаа нуусан нийгмийн хиймэл дүрийг бүтээсэн хүн юм. Хүүхэд багтаа эзэмшиж байсан нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй чанаруудаа дарж хэтэрхий томоотой ээлдэг нэгэн болж жүжиглдэг. Таны дотор ч гэсэн гүн гүнзгий өөртөө итгэлгүй байдал хүмүүсийг хажууд байгаа хүмүүсийг гомдох нууц хүсэл, өшөө авалтын зөгнөл, хардалт, эрх мэдэл болон анхаарал халамж хассан хүссэн сүүдэр тал оршиж байгаа гинэ. Амжилтанд хүрэхийн тулд зөвхөн төгс хүчрэхэг эсвэл гигантын шиг харагдах албагүй. Тэгж жүжиглэх тусам хүмүүс таны хиймэл цанг мэдэрч танаас холдох болно гэжээ. Харин Авраам Линкольн, Уинстон Черчилль зэрэг агуу удирдагчид өөрсдийн тэрхүү сул тал буюу сүүдрийг хүлээн зөвшөөрч өөрийнхөө гаргасан инээдтэй зан чанар, сонин ичмэр зан чанаруудаа харан инээж чаддаг байсан учраас л тэдний үнэн төрх бусдыг соронц мэт татдаг байсан гэж зохиолч маань онцолжээ. Нэгсний эмгэнэл бол түүнд асар их улс төрийн авьяас, оюун ухаан байсан ч өөрийнхөө харанхуй тал руу өнгийж харах зориг тутсанд оршин гин. Норвегийн алдарт зохиолч Хенрик Ибсений хэлсэнчлэн амьдрал гэдэг бол зүрх сэтгэл ухамсартаа нуугдах троллуудтай буюу чөтгөрүүдтэй тасралтгүй дайн хийх явдал гин. Харин бичин гэдэг бол өөрийнхөө дотоод шүүхийн өмнө өөрөө шүүгдэгч болон суухыг хэлнэ гэсэн гин. Хүний мөн чанарын түлхүүрүүд бидний эргэн тойрны хүмүүс ихэвчлэн ээлдэг, өөртөө итгэлтэй, нийтж бусдыг хүндэлдэг мэт харагдана. Гэвч гинтл тэднээс огт хүлээгээгүй зан авир илэрхэндээ хин нэгнийг үндэслэлгүйгээр хатуу шүүмжлэх, гэр бүлийнхэндээ ширүүн хандах, эрсдэлтэй санхүүгийн луурд орооцолдох, эсвэл карьераа үгүй хийх, эсвэл өөрөөсөө жоохон охинтой гинт янаг амрын харьцаа тогтоох гэх мэт. Швейцарын сэтгэл судлаач Карл Юнг үүнийг сүүдэр гэж нэрлэдэг гэж бид нар өмнө нь ярилцсан. Сүүдэр бол хүний өөртөө хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй, далд ухамсартаа нууж шахсан бүхий л чанаруудын цогц юм. Түүнийг өгөөсгөх хүний өөрийнх нь тэр даралт асар гүн явагддаг тул хүмүүс өөрсдөө сүүдэр оршин байгааг анзаардаггүй. Сүүдэр нь стресстэй үед эсвэл хүүхэд насны шарах сэдрэхэд гинт идэвхждэг ба нас ахих тусам нийгмийн багнасаа ядарч сүүдэр гадагш алдагдах нь ихсэж хоёр өөр хүн шиг авирлаж эхэллэх боломжтой болдог гинэ. Сүүдэр хэрхэн үүсдэг вэ? Сүүдэр нь хүүхэд насны хоёр эсрэгцэл дундаас үүсдэг гинэ. Дотоод эрчим ба зүүн совин. Хүүхэд анхнаасаа соёлтой ээлдэг сахиусан тэнгэр шиг төрдөггүй. Тэд нь асар их эрчим хүч аминч үзэл, эцэг эхийн хайрыг ганцаараа өмчлөх гэсэн, ах эгчээсээ төрүүлж илүү хайрлуулах гэсэн төрөмгөөлөл, өшөө авах зөгнөл зэрэг байгалийн бүх зүүн совин зэрэг оршин хамтдаа төрдөг байх нь. Эцэг эхийн шаардлага ба хамаарал. Хүүхэд амьд үлдэхийн тулд эцэг эхээс бүрэн хамааралтай тул тэдний царайны хувирал, зөвшөөрлийг анхааралтай ажиглаж чаддаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хит их энергийг дарж бусдад соёлтой харагдуулахын тулд томоотой ээлдэг хүүхэд байхыг шаарддаг. Нас ахих тусам үе тэнгийнхэн багш нар болон нийгмийн соёл бидний хит их амбиц гаргахгүй. Бусдаас онцгойрч дээрлэхэхгүй байхыг шаардаж бид соёлын дурмыг дагсаар өөрийн байгалийн нэгэн хэсгийг даалд ухамсар буюу сүүдэртэй төгждөг гин. Энэхүү сүүдэр талаа огт хянах чадваргүй хүмүүс бидний дунд байдаг. Эдгээрийг бид нар гэмт хэрэгтэн гэж дууддаг байх нь. Гэхдээ ингэж нийгмийн амьтан болох явцад бид хүүхэд насны эрч хүч, бүтээлч байдлаа гийдэг учраас арх мансууруулах бодис эсвэл альва хориотой зүйл далд ухамсараараа татагддаг гин. Сүүдэр гадагшлах 6 гол шинж. Хүний дотор хуримтлагдсан сүүдрийг даран нуухад асар их энерги зарцуулагддаг тул тэр нь дотоод хурцдмал байдлыг гаргахын тулд заавал ямар нэгэн хэлбэрээр цухууж байдаг. Ромын яруу найрагч Хорацийн хэлснээр чи байгалыг сэрээгээр хатгаж хөөсөн ч тэр заавал эргэж ирнэ гэж хэлжээ. Орчин үеийн нийгэмд шинжлэх ухаанч оновчтой болсон мэт боловч сошиал медиагийн зөв байх шаардлага шүүмжлэлээс айж сүүдрээ урьд урдынхаас илүү гүн нуух болсон юм. Бид кинонд ирэх маквелист, бохир арга зал хэрэгэлдэг тэрхүү дөрүүд, цуврал алуурчид, түүхэн гэмт хэрэгтнүүдийн тухай түүхийг шимтэн үздэг нь бидний дотор сүүдэр талаа харах гэсэн далд өлсгөлөн оршиж буй баталгаа гэж зохиолч маань хэлжээ. Улс төрдөч гэсэн бидний дотор нуугдсан хорсол, уур хилэнг, ил тод хэлж зүрхэлдэг.
Дайснуудыг золиосны ямаа болгодог, удирдагчдад хүмүүс амархан автдаг. Роберт Луис Стивенсоны доктор Жекил ба ноён Хайлд зохиолд гардаг шиг хүн гаднаа хэдий чинээс соёлтой ёс суртахуунлаг байна. Түүний дотор дарагдсан араатан сүүдэр төдий чиний аюултай бөгөөд миний чөтгөр удаан хугацаанд торлогдсон байсан тул архиран гарч ирэв гэдэг шиг тесэрдэг гинэ. Амьдралын явцад бид бусдаас онцгойрсон тэдний хүч чадлын их үүсэр мэт харагдах тод зан чанартай хүмүүстэй олон таардаг. Үүнд юр бас ингэртэй ихтэй байдал, гайхалтай илдэг зөн, зөөлөн зам туйлын яс суртахуунлаг ариун дур, хатуу чанга эрг их мэт орж болно. Хэрв тэднийг анхааралтай ажиглал эдгээр зан чанар нь баг зэрэг хэтрүүлэхтэй, яг л тайзан дээр байгаа мэт хитрхи зузаан, жүжиглэлтэй байсныг нь анзаарч болно. Хүний байгалийн хуулийг судалж буй хүний хувьд та нэгэн бодит үннийг ойлгох ёстой. Хүний гаднаа хамгийн тод харуулж буй тэрхүү зан чанар нь дандаа яг түүний эсрэг зан чанарын дээр оршиж тэрхүү эсрэг зангаа нуун дарагдуулсан байдаг. Түүнийг олон нийтийн хараанаас нуун далдлах үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Үүнд хоёр төрлийн хувилбар байгаа. Зарим хүмүүс хүүхэд насндаа өөрийн эмзэг сул эсвэл өөртөө итгэлгүй байдлыг мэдэрч энэ тэднийг ичгүүрт байдалд оруулж болзошгүйг ухамсарладаг учраа тэд даалт ухамсартаа яг эсрэг чанарыг буюу гаднаа хамгаалтын хуйг шиг үйлчлэх дуу зан чанарыг хөгжүүлсэн байна. Хоёрт нь хүн өөрийнхөө дотор нийгэмд гадуурхагдаж болох үйс зан чанар жишээ нь хит их амбиц, амьд үзэл байгааг мэдэрсэн байна. Ингээд тэд яг эсрэгээрээ маш нийтэж бүтэн төлөө гэсэн чанарыг өөртөө суулгадаг байна. Аль ч тохиолдолд тэд олон жилийн турш энэхүү нийгмийн дүрийг зөвлөгөж төгс төгөлдөр болгоно. Цаа талд нуугдсан сул тал эсвэл амин үзэл нь тэдний сүүдэр буюу сүүдэрт өгөөсгөгдөж дарагдсан гол бүрэлдэхүүн хэсэг болдог юм. Гэвч хүний байгалийн хууль заадагчлан даралт хэдий чиний гүн байна. Сүүдрийн тэсэх аюул төдий чиний ихснээ гин. Нас ахих эсвэл стресст орох үед энэхүү хиймэл баг дээр цууралд үүснэ. Тэд дүрдээ хитрхи туйлширч тоглосон тул эцтэй ядардаг гин. Тэдний бодит үнэн төрхөн докторгүй зан донтолт нууц зуршил мөн өөрийнх нь дүр төрхийн яг эсрэг ихэвчлэн өөрийгөө сүйтгэх шинж чанартай зан авираар бослог гаргаж эхэлдэг байх нэ. Таны даалгавар бол маш энгийн юм. Ийм хэтрүүлсэн тод зан чанар гаргадаг хүмүүсийн хажууд онцгой анхааралтай бай. Гадаад төрөх болон анхны сэтгэлд автах нь маш амархан. Гэхдээ цаг хугацааны явцад тэднээс цухагт эсрэг зан чанарын дохио болон шинж тэмдгүүдийг ажиглаа гэсэн байна. Ийм төрлийн хүмүүсийн мөн чанарыг нэгэнд ойлгосон цагт тэдэнтэй харилцах маш амархан болдог. Одоо бүгдээрээ хүмүүсийн гаргадаг хамгийн түгээмэл 7 тод зан чанарыг тэдэрээр хэрхэн таньж удирдах тактикийг хамтдаа судалцгаая. Нэгдүгээрт хатуу чанга эр буюу tough guy. Тэрээр бусдыг сөөрүүлэх зорилготой ширэм эр хүний төрхийг гаргадаг гинэ. Алгаа гიშгэ бие авч явах байдал нь түүнтэй орооцолдоод хэрэггүй гэсэн тохиог өгнө. Тэрээр өөрийн өнгөрсөн үеийн гавьяа, ямар бүсгүүчүүдийг өөрийн болгосон, ямар зодон цохинд ялсан, өрсөлдөгчөө мэтгэлцээнд хэрхэн буулгаж авснаа гайхан ярих дуртай гинэ. Түүний яриа маш үнэмшилтэй мэт сонсогдовч цаанаа л нэг хэтрүүлэгтэй итгэхэд бэрх санагдаж болно. Гадаад төрхөнд нь бөөх урт. Ийм ирчүүд өөрсдийг нь өгтөл нь айлгадаг. Дотоод эмзэг байдал сэтгэл зүйн зөөлөн чанарыг нууж сурсан байдаг. Хаяа нэг та түүний энэ эмзэг талыг олж харнаа. Тэд гинэд уйлах, уурлаж тавчлах, эсвэл гинтийн нэгүсэл үзүүлж магадгүй юм. Гэхдээ үүнийхэн дараа үүнээсээ ичснээсээ болоод тэд маш хурдан ууртай, бүр хэрцгий үйлдэл эсвэл үгээр баг засаж өөрийгөө хайцаалах үйлдэл гаргаж болдог гин. Бейсболч Ray Jackson-ы хувьд Yankees багийн менежер Billy Martin яг энэ зодоонч хэв шинжийн хүн байсан гин. Jackson түүний сүржин цангийн цадах эмзэг байдлыг олж харж чадсан юм. Мартин өөрийн нэр хүндэд хитрхи мэдрэг ханддаг. Зан авиран байнга хуурдаг. Эрэгтэй хүн байнгүй сэтгэл хөдлөлийн гинтгийн тесрэлтүүд нь түүний сар их өөртөө итгэлгүй байдлыг илчилдэг байсан гин. Ийм ирчүүд нууж дарж байсан сэтгэл хөдлөлийн гинэд гадаргуу дээр гарч ирэх үед маш буруу шийдвэрүүдийг гаргадаг. Тэд эмэгтэйчүүдийг дээрлэхэж, давмгайлах дуртай боловч эцэстээ өөрийг нь бүрэн удирддаг их нэртэй болж төгсдөг нь тэдний даалт ухамсартаа хүсдэг нууц хүсэл гин. Тэдэнтэй харилцахдаа гаднах дүр төрхөөс нь бөөс урд. Гэхдээ тэдний зохиомжтой хүүхүүд болон эр хүний чанарт нь эргэлзэж байгаагаа харуулж дотоод өөртөө итгэлгүй байдлыг нь бөөх өндөөрэй гэсэн байна. Тэд маш гомдомтгой, нимгэн арьстай байдаг бөгөөд хэрв та тэдний эмзэг цэгийг хүндвэл ууралсан баг зүүхээс өмнө нүүрэн дээр нь микрогомдол илэрхийг анзаарч болно гэжээ. Хоёрт нь гигантэн the saint. Эдгээр хүмүүс бол маш сайхан, цэвэр ариун байдлын үлгэр жишээ гин.
Тэд хамгийн дэвшилтэд шилдэг үйл хэрэгүүдийг дэмждэг. Хэрв тийм орчинд амьдардаг бол маш их сүсэг бишрэлтэй, эсвэл улс төрийн бохор хуйлдаан, авилгалаас ангид альваа хохирогчдыг хязгааргүй өрөвдөх сэтгэлтэй мэт харагдана. Энэхүү гигинтэн төрх нь тэдний хүүхэд насндаа үүссэн эрх мэдэл, анхаарал халамж хүсэх асар их өлсгөлөн эсвэл мухан биеийн шунлаа нуух арга зайлд болж хөгжсөн байдаг гин. Хамгийн хачирхалтай нь тэд энэхүү гигинтэн дүрээ тултал нь үзүүлснээрээ олон нийтийг дагуулж шашны урсгал эсвэл улс төрийн намыг тэргүүлж агуу эрх мэдэлд хүрдэг. Нэгэнд эрх мэдэлтэй болсон цагт тэдний сүүдэрт ажиллах орон зай гарчирна. Тэд бусдыг үл твчих хэрцгий цангаасаа болж ариун бос хүмүүсийг хараан зөвхөж шийтгдэг гин. Францын хувьсгалын үүрэг гарч ирсэн худалдагдашгүй гих очтой Максимилиан Робеспьер яагийн төрлийн хүн байсан бөгөөд түүний засаглалын үед гилотон цаазаар авах машин хизээж одоогийн шиг завгүй ажиллаж байгаагүй гэдэг. Тэд мөн нууц хамаагийн явдал, мөнгө, олонний анхаарал болон өөрийнх нь гигинтэн дүрд хатуу хоригдсон зөөл рүү далд ухамсартаагаар татагддаг байна. Дотоод хурцтнал байдал болон сорилтын тоо хэд ихсэх үед тэд шав нартайгаа унтдаг, гууруу багш болон хуурдаг гин. Тэд олон нийтийн өмнө гигинтэн шиг байх боловч гэр бүл эхнэр болон нөхрийн гих мэт хувийн амьдрал нь тэдний чөтгөрлөг талыг олж харж чадна гин. Орчлон ертөнцид жинхэнэ гигинтнүүд байдаг ч тэд өөрсдийн үйлийг сурталчлах эсвэл эрх мэдлийг гартаа авах гэж тэмүүлдэггүй байх нь. Жинхэнэ ба хурамчийг ялгахын тулд тэдний үг болон цацруулж буй аавраг мартаж зөвхөн хийж буй үйлдэл амьдралынх нь нарийн ширийн зүйл дээр төвлөрөөрэй гэсэн байна. Тэд эрх мэдэл анхааралд хэр зэрэг дуртай байна. Ямар хэмжээний баялаг хуримтлуулсан хичнээн нууц амрагтай өөртөө хит их авцныг нь ажигл. Нэгэнд ийм хэв шинжийг таньсан бол тэдний гин дагч бүү болоорой. Зайгаа бариараа гэсэн байна. Хэрв тэд дайсан чинь бол тэдний хоёр нүртэй зангийн тодорхой шинж тэмдгүүдийг олон нийтэд зүгээр л гэрэлтүүлээд өгөө гэсэн. 3 дугаарт далд хөрөнгийн наалдан пад буюу passive aggressive charmer. Энэ төрлийн хүмүүс анх уулзаад гайхалтай илдэг найрсаг байдаг тул та тэднийг өөрийн амьдралаа маш амархан хурдан оруулдаг хаа. Тэд байнга инээмсэглэж, өөдрөг байж үргэлж туслахад бэлэн байдаг. Хизээ нэгэн цагт та тэдний тусыг хариулж, ажилд авах эсвэл карьертаа тусалдаг. Гэвч цаг хугацааны явцад тэдний хэмнэл баг дээр цууралт үсгийг та анзаарна. Магадгүй тэд гинтхэн таныг шүүмжилсэн үг хэлэх, эсвэл таны гадуур муу хэлж явахыг найзуудаасаа та сонсож болно. Тэгээд нэгэн өдөр маш муухай зүйл тохиолдож мэдэх юм. Гинтийн уур хилэнгийн тесрэлт таныг ажлыг хорлон сүйтгэх үйлдэл эсвэл урвалтыг мэдэрнэ. Энэ нь таны анх танилцсан өнөөх ээлдэг дур булан хүнтэй огт адилгүй байх болно. Үнэн гэвэл ийм хүмүүс хүүхэд насндаа өөрийнхөө дотор хянах аргагүй түрэмгий тархуу зан чанар байгааг олж мэдсэн байдаг гин. Тэд эрх мэдэл хүсдэг. Энэхүү зан нь тэдний амьдралыг хэцүү болгон гэдгийг даалт зүүн совингороо мэдэрсэн тул олон жилийн турш эсрэг багийг хөгжүүлдэг байх нь. Тэдний илдэг цан цаанаа л нэг түрэмгийн шинжтэй байна. Энэхүү стратегийн тусламжтайгаар тэд нийгэмд нөлөөгөө тогтоодог. Гэвч тэд дотроо үргэлж бусдад тал засаж, ийм дүр эсгэж амьдарч байгаадаа хорсож явдаг бөгөөд үүнийгээ удаан барьж чаддаггүй байх нь. Стресст орох эсвэл дүрдээ тоглож туйлдах үедээ тэд гэнэт дайрч таныг хамгийн их өвтгөн. Тэд одоо таныг сайн мэдэх учраас хамгийн сул цэг дээр чинь зохиж чадна. Мэдээж хэрэг үүний дараа үүсэх бүх үр дагаварт тэд таныг л буруутгах болно. Танд хитрхи хурдан тал засаж найзалж хэд найрсаг хандж буй хүмүүсээс үр хэлж болгоомжил. Ийм туйширсан илдэг зан хизээж төрөлхийн байдаггүй гин. Зайгаа барьж пассив төрөнгийн комментууд гих мэт анхны дохионуудыг ажигл. Хэрв тэд өөрийн зан чанарт байнгүйгээр хэн нэгний тухай хоржонтой ховж ярьж суугааг анзаарвал нэг өдөр та өөрөө тэрхүү ховж ийнх нь бай болно гэдэгт итгэлтэй байж болно гин. 4. Фанат буюу хэд туйлшрагч. The fanatic. Ямар нэгэн үйл хэргийг улаар нь дэмжиж буй тэдний гал халуун ирмэлцэл танд гүн сэтгэл төрүүлнэ. Тэд маш хүчтэй ирдэг бөгөөд ямар ч буулт хийхийг зөвшөөрдөггүй. Тэд бүх зүйлийг цэвэрлэж агуу байдлыг эргүүлэн авчирна гэж амлана. Тэднээс хүч чадал, бат итгэл үнэмшил цацардаг тул олон дагагчдыг цуглуулдаг гин. Тэд драм үсгэх, олонний анхаарлыг татах, төрөлхийн авьяастай байдаг. Гэвч амлсан зүйлээ боддоор биелүүлэх хамгийн чухал эзэгтэй мөчид тэд урьдчилан тааварлах аргагүйгээр алдаа гаргана гин. Хамгийн буруу цагт шийдвэнгийн бос болж эсвэл хит их ажиллаж өөрийгөө шатан өвчин тусах эсвэл бүх зүйлийг нураах утгагүй үйлдэл хийдэг гин. Яг л тэд гинэд өөрийн итгэл үнэмшлээ алдсан эсвэл далд ухамсартаа ялгдахыг хүссэн мэт авиралдаг байна. Үнэн гэвэл ийм хүмүүс хүүхэд наснасаа эхлэн асар том өөртөө итгэлгүй байдалд өссөн байдаг. Тэд өөрсдийн үнцэнд байнга эргэлздэг бөгөөд
хизээж хангалттай хайрлагдаж бишрэгдэж байсангүй. Айдас тодорхойгүй байдалд итгэцэн тэд үүнийгээ өөртөө болон үйл хэрэгтэй хэд туйлшран итгэх маскаар хучдаг байна. Хэрв та тэднийг өнгөрснийг харуул итгэл үнэмшлийн систем нь хэд хэдэн удаа заримдаа бүр эрс өөрчлөгдсөн байхыг анзаарна. Учир нь тэдний хувьд ямар нэгэн тодорхой үзэл баримтлал чухал биш. Харин тэрхүү туйлширсан бат итгэл үнэмшилтэй байх мэдрэмж нь өөрөө чухал бөгөөд энэ мэдрэмжийг тэд цаг үедээ тааруулан хар тамхи шиг ашигладаг. Гэвч дотоод эргэлзээнд буцаад ирнэ. Тэд амлсандаа хүрч чадахгүй гэдгээ далд ухамсартаа мэддэг. Иймээс стресст орох үедээ тэд яг эсэргээрээ шийдэмгий бос дотоод эргэлзээгээр дүүрэн хүн болон хувирдаг байна. Тэд үйлдэл хийж байгаа мэт харагдахын тулд туслахуйд болон менежерүүдээ гинэд ажлаас халдаг боловч үүндээ шаардлагагүй өөрчлөлт хийж өөрийгөө хорлон сүйтгэж байгаа нь тэр юм. Тэд бүх зүйлийг дийлбэлж нураагаад дараа нь бусдыг буруутгах хэрэгцээтэй байдаг гин. Ийм хүмүүстэй харьцахдаа тэдний итгэл үнэмшлийн хүч болон драм үүсгэх авяаст хизээж буу хуурдараа гэжээ. Тэдний хэлж буй үг хэдий чинээ чанга туйлширсан байна. Цаана нуугдсан дотоод айдас эргэлзээ төдий чинээ гүн байна гэсэн дүрмийг баримтлаа гэжээ. Тэдний дагагч бөө бол тэд таныг тэнэг байдалд оруулах л болно. 5 дугаарт хит рационалист. Бид бүгдд иррационал буюу логикгүй шин чанарууд байдаг. Бүгд өөрөө сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах үе байдаг гэдгийг 1-р хууль дээр үзсэний дагуу энэхүү логикгүй шин чанарууд маань бидний балар эртний өв дээдсээс үлдсэн өв юм аа. Бид үүнээс хизээж салж чадахгүй. Бид мохор сүсэг тавтах хоорондоо ямар ч холбоогүй үйл явдлуудын дундаас холбоо хайх хандлагатай. Бид санаандгүй тохиолдлуудад гайхширч өөрийн мэдрэмжийг бусад хүмүүс болон эргэн тойрны ертөнцид нааж тусгадаг. Нууцхан зурхаа хардаг. Бид үүнийг зүгээр л хүлээн зөвшөөрөх ёстой. Үүндээ бид логикгүй байдлыг амралтын нэг хэлбэр болгож тэнийг тоглоом шоглоом хийх, удаггүй зүйлс оролдох, хаяа нэг далд нууцлаг зүйлсийг сонирхдог. Үргэлж рационал, логиктой байна гэдэг ядаргаатай юм. Гэвч зарим хүмүүсийн хувьд энэ байдал нь тэднийг маш тухгүй дуулдаг гин. Тэд энэхүү эртний сэтгэлгээг сул дорой байна. Мистицизм, шинжлэх ухаан технологийн эсрэг зүйл гэж үздэг гин. Бүх зүйлд хуулийн тодорхой аналитик байх ёстой. Тэд бурхан оршин байдаг, эсвэл байдгүйг нотолж чадахгүй гэдгийг ухааралгүйгээр улаарсан атеистууд, шашингүй үзэлтнүүд болдог байна. Аль нь ч гэсэн энэ бол ердөө л итгэл үнэмшил юм. Гэвч дарагдсан зүйл дандаа эргэж ирдэг. Тэдний шинжлэх ухаан технологид итгэл нь өөрөө шашны шин чанартай болж хувирдаг гин. Маргалдах үед тэд өөрсдийн санааг оюуны асар их дарамт бүр уур хилэнгээр тулгадаг нь тэдний дотор балар эртний зүүн совин хөдөлж бусдыг дээрлэх гэсэн даалт сэтгэл хөдлөлийн хэрэгцээ байгааг нь илчилнэ. Үүний туйлшрал нь тэд өөрийн дур төрхөд огт нийцэхгүй, маш логикгүй, нууц амрагийн явдалд орооцолддог. Жишээ нь хүндтэй профессор хүн залуу модельтэй цугтах гэх мэт. Эсвэл карьерийн марш, буруу сонголт хийж утгагүй санхүүгийн луурд хууртаж эсвэл хуйлдааны онолд автдаг гэх мэт. Тэр сүүдэр нь хөдлөх үед зан авирн гинт хуурч сэтгэл хөдлөлийн төсөлд гаргах хандлагатай байдаг. Ийм хүмүүстэй харилцахдаа тэнийг яг ийм хэтэрсэн хариу үйлдэл рүү өдөж оюуны даваа байдлын хөөсийг агалж болно. Жинхэнэ рационал байдал нь даруй өөрийн хүч чадал эргэлзэж чаддаг байх ёстой бөгөөд өөрийгөө зарлан тухагладаггүй гин. 6-ад нь их зантай буюу сноб. Эдгээр хүмүүс бусдаас өөр байх, хүн төрөлхтний масаас өөрийн даваа байдлыг батлах асар их хэрэгцээ байдаг гин. Тэд урлаг, кино шуумж, үнэт дарс, амтлаг хоол, эсвэл хуучны панк рок янзны тал дээр хамгийн нарийн чамгоо зүүн мэдрэмжтэй байдаг. Тэд эдгээр зүйлсийн асар их мэдлэг цуглуулсан байна. Тэд гадаад төрхөнд маш их холбогдол өгнө. Тэд бусдаас илүү альтернатив шивээс нь илүү өөрмөц байдаг. Ихэнх тохиолдолд тэд маш сонирхолтой, гарал үүсэлтэй магадгүй сэтгэл хөдлөм, язгууртан өвөг дээдстэй мэт харагдаж болно. Тэднийг тойрсон бүх зүйл юу бас юм байна. Гэвч дараа нь тэд өөрсдийн гарал үүслийн талаар хэтрүүлэн ярьсан, эсвэл бүр шууд худлаа хэлсэн нь илэрч болно. 19-р зууны ихэнх үеийн алтартай их зантан Дэгжин нэр Бов Брамел үнэндээ дундаж давхрын гэр бүлээс гаралтай байсан, түүний бусдад зарж байсан дүр төрхийн яг эсрэг байсан гин. Загварын алтартай бүтээлч захирал Карл Лагерфельдийн гэр бүл хөрөнгөө өвлөж аваагүй, харин уламжлалт хөрөнгөтний аргаар олсон байсан нь түүний зохиож ярддаг түүхүүдээс зөрсөн байна. Үнэн гэвэл эгэлж ирийн байдал бол хүний амьдралын нэг хэсэг юм. Бид амьдралынхаа ихэнх хугацааг хамгийн уйдмаар уйдгартай ажлуудыг хийж өнгөрүүлдэг. Их цантнууд үүнд маш мэдрэг ханддаг бөгөөд өөрсдийн гарал үүсэл дундаж байдлаасаа үхтлээ айдаг.
Үүнтэй тэмцэх тэдний арга болон бодит бүтээлч байдлын оронд гадаад төрхөөр хуурч олны анхаарлыг сарниулах өөрийгөө юргасан зүйлс болон тусгай мэдлэгээр хүрээлүүлэх явдал юм. Түүний цаана зүгээр л маш жирийн бодит хүн нуугдаж байдаг. Тэдэнтэй харилцах тактик. Үнэн хэрэгтээ үнэхээр урмыз бусдаас өөр хүмүүс үүнийгээ гайхаж шоудах шаардлагагүй байдаг гин. Тэд харин ч бусдаас өөр байгаадаа хаяаныг ичиж илүү даруй харагдаж сурсан байдаг. Жишээ нь Авраам Линкольны түүх. Өөрийнхөө өрөм задлыг гайхуулах гэж туйлширдаг хүмүүсээс онцгойлон болгоомжул гэсэн байна. Хамгийн сүүлд туйлширсан бизнесмен, extreme entrepreneur. Анхны харцаар эдгээр хүмүүс ажил хөдөлмөрт маш их хэрэгтэй, эерэг чанаруудыг эзэмшсэн мэт харагдаж болно. Тэд маш өндөр стандартыг баримталж, деталуудад юр бусын анхаарал хандуулдаг. Тэд ажлын ихэнхийг өөрсдөө хийхэд бэлэн байдаг. Хэрв үүн дээр авиас нэмэгдвэл энэ нь амьдралынхын ихэнх үед амжилтанд хүргэж болно. Гэвч энэхүү багны цаана ялагдлын үр хөрвөл сууж байдаг байна. Энэ нь хамгийн түрүүнд тэд бусдыг сонсох чадваргүй байдлаар илэрнэ. Тэд зөвлөгөө авч чаддаггүй. Тэдэнд хинч хэрэггүй мэт авирлана. Үндэ тэд өөрийнх нь өндөр стандартыг хангаж чадахгүй байгаа бусад хүмүүст үл итгэдэг. Амжилтанд хүрэхийн хэрээр тэд илүү их хариуцлагыг өөртөө өрөхөөс өөр аргагүй болдог гэнэ. Хэрв тэд үнэхээр биеэ даасан байсан бол дээд түвшний хяналтыг сайн барихын тулд доод түвшинд ажлыг даалгаж сурахын чухлыг мэдэх байсан юм. Гэвч тэдний дотор өөр зол буюу сүүдэр нь хөдлөх үед бодлогын нөхцөл байдал замраагүй болох болно. Бусад хүмүүс орж ирж бизнесийг нь гартаа авахаас өөр аргагүй болдог. Тэдний эрүүл мэнд, санхүү сөөрч, тэд эмч нар эсвэл гадны санхүүжүүлэгчдээс бүрэн хамааралтай болж төгснө. Тэд бүрэн хяналтаас бүрэн хамаарал байдал руу шилждэг. Нас барахынхаа өмнөх Попод Майкл Джексийг санагдуулам гэх мэт. Ихэнхдээ тэдний гадна харуулж буй бие даасан байдал нь бусдаар халамжлуулах хүүхэд насны хамаарал байдал руугаа буцах гэсэн даалт хүслийг нуудаг гин. Тэд үүнийг өөртөө хизээж хүлээн зөвшөөрч чаддгүй учраас даалт ухамсартаа асар их эмх цамраагүй байдлыг үүсгэж өөрийгөө сүйрүүлэн аргагүй ирэхэд бусдыг хараад болох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Үүнээс өмнөх шинж тэмдгүүд илэрдэг дахин давтагдах эрүүл мэндийн асуудлууд, өдөр тутмын амьдралдаа хүмүүсээр эрхлүүлэх гэсэн гинтийн микро хэрэгцээнүүд. Гэвч хамгийн том дохио нь тэд хяналтаа алдаж үүнийг зогсоох ямар ч алхам хийхгүй байх үед ирдэг гин. Ийм хүмүүстэй харилцахдаа тэдний карьерийн сүүл үед тэдэндээ хэд хүн орооцолдохгүй байсан дээр учир нь тэд унахдаа эргэн тойрныхоо бүх зүйлийг хаман сүрүүлэх хандлагатай байдаг гэжээ. Нэгдмэл хүн буюу integrated human. Амьдралын явцад бид өөртөө туйлын тухтай сэтгэл хангалуун байж чаддаг хүмүүстэй гарцаагүй таарна. Тэдний гаргадаг зарим зан чанар нь энэхүү сэтгэлийг төрүүлдэг. Тэд өөрсдийгөө шоолж инээж чаддаг. Өөрийн зан чанарын дутагдал гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрдөг. Тэдний дотор яг л хүүхэд насаа хадгалж үлдсэн мэт тоглогч дөрсгүй тал байдаг. Тэд амьдрал дах өөрийн дүрийг баг зэргийн зайтай тоглож чаддаг байна. Заримдаа тэд маш дур булаам, гинтийн бөгөөд чөлөөтэй байж чадна. Ийм хүмүүс бидний жинхэнэ мөн чанарыг мэдрүүлдэг. Бидний ихэнх нь нийгэмжсэн насанд хүрэхчид болох явцдаа өөрийн байгалийн зан чанаруудыг гээсэн байдаг болов жинхэнэ төрхөө хадгалсан хүмүүс тэдгээр чанарыг дотроо амьд бөгөөд идэвхтэй авч үлдэж чаджээ. Бидний эсрэг төрлийн хүмүүстэй харьцуулахад маш амархан. Өчөөхөн зүйл гомддог, хит мэдрэг, өөртөө тухгүй, цаанаа нэг ямар нэгэн зүйл нуугаад байгаа мэт сэтгэл төрүүлдэг хүмүүс болов тэдний эсрэг тал юм. Бид тэдний үг бос харилцааг, биеийн хилэмж, дууны өнгө харц, чин сэтгэлийн инээмсэл зэргийг зүүн сонгороо шууд мэдэрнэ. Бид яагаад жинхэнэ төрхтэй хүмүүс татагддаг вэ? Учир нь бид бүгд өөрсдийн гэсэн хүүхэд насны чанарууд болох зэрлэг тогшин байдал, чөлөөт сэтгэлгээ, амьдралыг харах нээлттэй ухаанаа нууцхан өгүүлж байдаг гин. Тэрхүү жинхэнэ чанарыг цацруулж буй хүмүүс насанд хүрсэн хүн байлаач хүүхэд нас ба насанд хүрсэн үеэ харахгүй ба гэрэлтэй талтай, далд ухамсар ба ухамсартай ухаанаа нэгтгэж интегрейт хийж чадсны дохио өгдөг учраас юм. Улс төрд Уинстон Черчилль, Авраам Линкольн, урлагч Чарли Чаплин, Жозефин Бейкер, шинжлэх ухаанд Альберт Эйнштейн, нийгмийн амьдрал Жаклин Кеннеди Онасис гэх мэт ийм жинхэнэ дүр төрхтэй хүмүүсийн бол тод жишээ нэм. Тэд өөрийн сүудрийг ухамсарлснаар түүнийг хянаж чиглүүлж өөртөө нэгтгэж чадсан байдаг гин. Үүнд хүрэх дөрвөн тодорхой практик алхмыг одоо ярьцгаая. Сүудрийг олж харах. See the shadow. Энэ бол үйл явцын хамгийн хэцүү алхам юм. Учир нь сүудэр бол бидний үгүйсгэж дардаг зүйл бөгөөд өөрийнхөө харахгүй талыг олж харахаас илүү бусдын муу гухаж шүүмжлэх нь бидэнд хамаагүй амархан байдаг. Гэвч үүнийг болшилсан хэвээр байвал та ердөө хагас хүн гэдгээ санаж зоригтой бай. Үүний тулд дараа шууд бус долгионуудыг ажиглаарай.
Өөрийн туйлширсан тод зан чанарыг шинжлэх. Өөрт чинь байгаа хэтэрхий нэг талыг барьсан зан чанаруудыг тэмдэглэж ав. Үүний яг эсрэг зан чанар дотор чинь гүн нуугдж байгаа гэж тооцсон зан араасаа түүний шинж тэмдгүүдийг хайгаад үз. Сэтгэл хөдлөлийн тесрэлт болон хит гомдомтгой мөчүүдээ ажиглах. Хин нэгний үг эсвэл шүүмжлэлт хит мэдрэг хандаж байгаа чинь сүүдэр чинь дотоод өөртөө итгэлгүй байдлын хэлбэрээр хөдөлж байгаа гэлтэгнэ. Бусдад сэтгэл хөдлөлөө нэмж тусгах прожекшн хийх. Жишээлбэл нарциссист эсвэл дарангуйлагч хүмүүсийг өгтлээ үзэн яддаг бол үндэ та өөрийнхөө доторх нарциссист хандлага болон бусдад өөрийгөө тулах гэсэн нууц хүслээ дарангуйлж түүнийгээ үзэн ядалтаар халахвчилж байж магадгүй шүү. Залуу нас буюу 10-аад насны сүүл 20-аад насны ихэнх үеэ эргэн харах. Тэр үед сүүдэр илүү байгалийн бөгөөд хяналтгүй гарч ирдэг байсан тул бусдад гаргаж байсан бүдүүлэг хэрцгий үйлдэлүүдээ эргцүүлээрэ гэсэн байна. Өөр нэгэн зохиолч Роберт Бли карьерийнхаа сүүлийн депресд орж бичих чадвар нь гацжээ. Тэрээр өөрийн сүүдэр талыг ухахаар шийдсэн гин. Бли бол 1960-аад оны хиппи богийн төрлийн уран бүтээлч байсан бөгөөд өөрийн зохиолдоо зар сурталчилгааны болон бизнесийн хүмүүсийг тэдний хэтэрхий тооцоотой манипуляц хийдэг, амьдралын эмх замраагүй байдлаас айдаг хэмээн үргэлж хараан зүгтэг байсан гин. Гэвч өөрийгөө гүн шинжихэд түүний дотор яг өнөх тооцоотой бусдыг удирдах гэсэн чанарууд мөн нуугдаж байсан гин. Тэрч бас эмх замраагүй байдлаас айдаг, бүх зүйлийг төлөвлөж хянах дуртай байжээ. Тэрээр өөрийнхөө дотор хөрөнгийн биржийн брокер, рекламын менежер нуугдаж байсныг хүлээн зөвшөөрсөн гин. Бусад хүмүүс ч түүний зохиолуудыг маш классик, нарийн бүтцтэй, гэхдээ энэ нь яг түүний үзэн яддаг тооцоотой чанарын дагуу гэж хэлдэг байсныг тэрээр хүлээн зөвшөөрчээ. Тэрээр харанхуй талуудаа ил гаргаснаар сэтгэл готрол болон зохиолчийн гацалтаасаа салж чадсан гин. Хүүхэд насны устгагдсан чанаруудыг хаах. Эцэг их үе тэнгийнхний чинь зүгээс таныг ичгүүртэй байдалд оруулж, танаас хүн гаргасан тэрхүү эмзэг байдал, сонирхлуудыг олж мэд. Зүүдээ шинжлэх. Зүүд бол сүүдрийг харах хамгийн шууд тойл гинэ. Бэлэгдэл хайлгүйгээр зүүдний ерөнхий уур амьсгал, сэтгэл хөдлөлийн өнгө айс, гинтийн зөрөгтэй үйлдэл, айцуд, хориотой газрыг судлах гэх мэт мэдрэмжүүдийг тэмдэглэж ав гэсэн байна. Хоёрдугаар алхам сүүдрийг тэврэн авах. Embrace the shadow. Харанхуй талаа олж мэдсэн даруйд хүн тухгүй байдалд орж түүний зөвхөн гадаргуу дээр л хүлээн зөвшөөрөхийг хичээдэг. Таны зорилго бол үүнийг бүрэн хүлээн зөвшөөрч өөрийн одоогийн зан чанарт уусган нэгтгэх явдал юм. Авраам Линкольн өөрийгөө хоёр хуваагдмал зан чанартай гэдгийг мэддэг байв. Нэг талаас амбицтай, бараг л хэрцгий зан. Нөгөө талаас түүнийг байнга депрессэнд оруулдаг асар их зөөлөн эмзэг чанар. Тэрээр рингд боксдох дуртай, хууль бус болон улс төрд бусдыг маш хурц шүүмжилдэг байв. Нэг удаа тэрээр нэгэн улс төрчийг доромжилсан нэргүй загтал сонинд хэвлүүлжээ. Үүнээсээ болоод дуэлд дуудагдан маш их ичгүүртэй байдалд орсон гин. Тэрээр дуэлээс мултарч чадсан бөгөөд өөрийнхөө энэхүү хэрцгий чанарыг дахин хизээж бусдыг гомдооход ашиглахгүй гэж тангаргалсан байна. Үүний оронд тэрээр энэхүү төрөнгийн өрсөлдөх энерги мэтгэлцэн болон сонгуульд ялгаж зориулсан гэдэг. Нөгөө зөөлөн талынхаа хувьд тэрээр шүлэгт дуртай, амьдтыг хайрладаг, хэрцгий байдлыг үзэн яддаг байсан гин. Тэрээр энэхүү эмзэг байдлаа нуулгүйгээр ард түмнийг өрөвдөн хайрлах агуу эмпати болон хувиргаж чадсан юм. Дайны үеэр тэрээр өмнөдийн мужуудыг буруутгаж үзэн ядаагүй. Харин ч тэднийг өрөвдөж өшөө авалгүй инх тамныг төлөвлөжээ. Мөн тэрээр өөрийн царай муутай байдал, өндөр дуу хоолой гунигтай зангаараа байнга тоглоом шоглоом хийж чаддаг байсан гин. Тэрээр эдгээр эсрэгцэлтэй чанаруудаа нийгмийн дүрдээ нэгтгэснээр маш жинхэнэ автентик төрхийг бүрдүүлж чадсан хүн юм. 3 дугаар алхам сүүдрийг судлах. Explore the shadow. Сүүдрийн гүнд усар их бүтээлч энерги нуугдаж байдаг. Нас ахих тусам бидний сэтгэлгээ тоо баримт логикт баригдаж хайрцаглагддаг байна. Харин далд тухамсар зүүн совин зүүдний зураглууд бол хамгийн шилдэг санаануудын их усүр юм. Альберт Эйнштейн харцангуй онолынхоо нэгийг зүүдний зураглал дээр үндэслэн гаргасан. Луи Пастер дархлаажуулалтын нээлттэй лабораторийн ослын дараах чөлөө сэтгэлгээний холбоосоор олсон. Стив Джобс өөрийн хамгийн үр дүнтэй санаануудыг зүүн совин тархиад чөлөөтэй амрах мөчлгүүдээс олдог байсан гэж хэлжээ. Ухамсар тухааны барьж чадах мэдээлэл хязгаартай байдаг бол далд ухамсарт хязгааргүй их ой санамж дуршлаг хадгалагддаг гин. Асуудлыг удаан судалсны дараа тархиа амраах эсвэл жирийн уудахтай ажил хийх үед далд ухамсар ажиллаж шилдэг санаануудыг гадаргуу дээр гаргаж ирдэг. Үүний тулд өөртөө ямар ч төлөвлөгөөгүй чөлөөтэй сэтгэх цаг гаргаж занш. Мөн өөрийн доторх хамгийн харанхуй, төрөнгийн сэтгэл хөдлөлүүдээ уран бүтээл, ажил хөдөлмөр,
эсвэл өдрийн тэмдэглэлтэд гаргаж сур гинэ. Түүний хүчээр л Достоевскийн романууд эсвэл Ингмар Бергманы кинонууд бүх хүн төрөлхтний сэтгэлийг хөдөлгөж чадсан гин. 4-р алхам сүүдрийг харуулах. Show the shadow. Бид амьдралдаа хэтэрхий ээлдэг дараахан найрсаг бустай адилхан байх гэсэн нийгмийн хатуу дүрмд баригдаж дотроо хорсол тээж явдаг. Энэ нь явсаар байгаад аимхай өөртөө итгэлгүй шийдэнгээ бус зан руу хөтэлдэг гин. Амжилттай яваа хүмүүсийг ажиглавал тэд эдгээр дүрмд баригддаггүй. Илүү амбицтай бусад юу гэж бодохыг огт тоодоггүй бөгөөд өөрийнхөө төлөө шийтгэгддэггүй. Харин ч шагнагддаг байсан байна. Стив Джобс үүнийг сонгодог жишээ юм. Тэрээр бусдад ажиллахдаа өөрийн ширүүн, өдөөлөг, сүүдэр талыг ил гаргадаг байсан нэгэн гин. Хэрв тэр илүү ээлдэг байсан бол гигинтэн байх байсан гэж бид боддог ч үнэн дээр түүний харанхуй тал нь бүтээлч хүч чадалтай нь салшгүй холбоотой байсан юм. Бусдыг сонсохгүй, өөрийн замаар явж ширүүн байж чаддаг зам нь түүний амжилтын гол түлхүүр байсан. Сүүдрийг нь хасчихвал тэр бусдын адил жирийн л нэгэн байх байлаа. Дараах тактикийг амьдралдаа хэрэгжүүлж сураарай гэсэн байна. Нэгдүгээр, өөрийн мэрэгсэн салбарт бусдын үзэл бодлыг бага анхаарч, өөрийнхөө санаа бодлыг илүү хүндэтгэж, өөрийн төрлөх суу тухайд итэг гэжээ. Хоёрт нь, өдөр тутмын амьдралд өөрийгөө илүү илэрхийлж, бага буулт хийж сур. Гэхдээ үүнийг хийхдээ зөв цагт нь хяналттай хий. Гуравт нь, хүмүүс таны тухай юу гэж бодож байгааг битгий санаа зов. Энэ нь танд асар их эрхчлөөг бэлэглэнэ. Дөрөвт нь, таны зам цаад болж буй муухай үнэт зүйлдээ таныг шудраг бусаар шүмжилж буй хүмүүсийг гондоож шархлуулахаас бүү. Ийм өчүүдэд сүүдрээ бахархалтайгаар гаргаж ир гэсэн байна. Тавт нь, бусдын тэнэглэл хоёр нүртэй зангас шоолж чаддаг. Дөрсгөө хүүхдийн дүрээр хаяа нэг тоглож бай гэжээ. Нийгмийн хатуу дүрэн бол гендрийн үүрэг ролууд байдаг. Түүхэнд хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүд болох Марлин Дитрих, Жозефин Бейкер, Эленор Рузвельт, Коко Шанель нар эдгээр дүрмийг зоригтой явдаж уламжлалт эр хүн шиг зан авирыг гарган өөрийн сүүдрээ харуулж байв. Жаклин Кеннеди Онасис хүртэл уламжлалт улс төрчийн эхнэрийн дүрээр тоглоогүй юм. Түүний нүдэнд дүрсгөө 8 настай хүүхдийн шиг хатуу өгөөцсөн харц байдаг байв. Тэрээр бусдын бодлыг үл тон маш байгалийн чанараа гаргадаг байсан тул олныг байлдан дагуулж чадсан юм. Үүнийг нэг төрлийн чөтгөрийг хөөх үйл явц эксорсизм гэж үзэж болно гэжээ. Нэгэнт та эдгээр хүсэл зүүн сонгоо ил гаргасан бол тэд цаашид нууцаар ажиллаж таныг дотроос чинь идэх шаардлагагүй болох юм. Та дотоод чөтгөрүүдээс сулснаар жинхэнэ хүчрэх хүн болж хувирах бөгөөд сүүдэр таны хамгийн сайн холбоотон болох болно. Энэхүү хуулийг Карл Юнгийн хэлсэн үгээр өндөрлөе. Харамсалтай нь хүн төрөлхтөн бүхэлдээ өөрийгөө төсөөлдөг, эсвэл байхыг хүсдэг шигээ тийм ч сайн биш гэдэгт ямар ч эргэлзээ байхгүй. Хүн бүр дотроо сүүдэр тээж явдаг бөгөөд тэрхүү сүүдэр хувь хүний ухамсарт амьдралд хэдий чинээ багуулсан, төдий чинээ харанхуй, өтгөн, даалт хэлбэртэй байдаг гэжээ. Тэрээр мөн би сайн байхаас илүү өрөн бүтэн байхыг сонгож байна гэж хэлснийг санаарай. Өрөн бүтэн байх гэдэг нь өөрийнхөө сүүдэртэй талыг хүлээн авч түүндээ өөрийн мэдлэгөө даалт ухамсараараа удирдуулах биш. Ажил хэрэг амьдралын өөр зүйлд зөөл нуур, ухаалгаар, идэвхтэйгээр гаргаж сурахыг л хэлж байгаа юм байна.